Techwarm болон энэ 10-ны хамгийн том бүтлгүүтэл Project Titan. Өнгөрөх сар Apple автомат жолоодлоготой цахилгаан автомашин бүтээх төсөлдөө албан ёсоор цэг тавилаа. Waymo, Tesla зэрэг аваргуудтай өрсөлдөх амбицаар эхлүүлсэн Project Titan нэртэй тус төсөл энэхүү 10 гаруй жилийн турш судалгаа хөгжүүлэлтийн ажилд олон тэрбум ам долларыг зарцуулсны эцэст 2000 гаруй ажилтнаа хилцээ татан буулгах шийдвэр гаргажээ. Apple жолоочгүй автомашины технологио төлөвлөсөндөө хүртэл хөгжүүлж чадаагүй нь энэхүү шийдвэрийн гол үндэс болсон гин. Project Titan эхэлсэн цагаас л тун онцлог төсөл байсан юм. 2016 онд хөрөнгө оруулагчид Apple-ийн гүйцэтгэх захирал Tim Cook-ээс төслийн тухай тодорхой мэдээлэл тоон баримтуудыг шаардахад тэрээр зул сарын өмнөхөөр маргааш ямар бэлэг авах бол гэхээс дисэн ядан доглох мэдрэмжийг санаарай. Санаанд оромгүй гин тийм бэлэг авахын төлөө хэсэгхэн хугацаанд төвчих хэрэгтэй хэмээж байв. Харамсалтай нь түүний амлсан зул сарын өдөр хизээж тохиосонгүй. Apple-ийн алдарт дизайнер John Ive-ийн дизайныг нь уралсан автомашинаар хурдны замаар салхи татуулан тавих мөрөөдөлж дагаад үгүй боллоо. Ухаалаг утас iPhone, зөөврийн компьютер MacBook, утасгүй чихвч AirPods зэрэг бүтээл бүрийн шин салбарыг бий болгож хүн төрөлхтний амьдралыг тэр чигтэн өөрчилдөг Apple энэ удаа яагаад бүтлгүүтэв? Хамтдаа олж мэдье. Эхлэл. Жолоочгүй автомашины төлөөх дайн. 2014 он. Гүйцэтгэх захирал Tim Cook автомашины ширүүн өрсөлдөөнд нэгдэж буйг зарлав. Гэхдээ Apple Car бүтээх амбиц үүнээс ч өмнө буюу 2008 онд Tesla Roadster загвар худалдаанд гарах үед Steve Jobs-ийн санаанд багтаж байсан гэдэг. Гэвч тухайн үед iPod, iPhone, iPad, Siri зэрэг олон шинэ бүтээгдэхүүн дээр төвлөрч байсан тул уг төслийг түр хугацаанд хойш тавихаар шийджээ. 2014 онд Apple дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болсон төдийгүй Apple Watch, AirPods зэрэг цоошин хувьсгал авчрах бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байлаа. Хэдий тухайн онд тус компани өндөр ашигтай байсан хэдий ч iPhone-ийн борлуулалт эх жилүүдэд буурна хэмээн таамаглаж байсан тул шинэ технологийн эрэлт гарч улмаар 2.80 ам доллараар хэмжигдэх авто салбарын бэлуунаас хувь хүртэх төлөвлөгөөнд ханцуу шамлан орсон юм. Нөгөөтэйгүүр 2014 он бол технологийн гигантуудын дунд жолоочгүй автомашины технологийн төлөөх дайн дөнгөж эхэлж байсан цаг. Хэдхэн жилийн дараа жолоочгүй тээврийн хэрэгсэл хотын хөдөлгөөнд оролцож, хүнс бараа зөөж, хүргэлтийн үйлчилгээнд гарах бүрэн боломжтой хэмээн өөдрөгөөр итгэж байсан гигантууд энэ салбарын стартапуудад ээлж дараалан бооцоо тавьж байлаа. Ирэх жил нь буюу 2015 онд Tesla автомат жолоодлогын Autopilot технологио нэвтрүүлж Elon Musk 2021 он гэхэд тэд 1 сая робот такситай болно гэж амласан бол Google-ийн өөрөө жолоодлоготой автомашины төслийн удирдагч Chris Urmson 11 настай хүүгээ жолооны үнэмлэх хизээж авах шаардлагагүй хэмээн итгэлтэй гэгч нь ярилцлага өгч байв. Салбарын аналистууд хүртэл 2020 он гэхэд 10 сая жолооны хүрдгүй автомашин зам дээр зорчих болно гэж таамаглаж байсан гэхээр Apple энэ зах зээл рүү хүч төрөн орсон нь санамсаргүй явдал огтхонч биш. Өрнөл. Автомашинуу технологи. 2017 он. Калифорни мужаас Apple-д автомат жолоодлоготой 3 Lexus RX турших зөвшөөрөл олгосны дараа тэднийг автомашин үйлдвэрлэх дээр бус харин бие даасан жолоодлогын систем төлөвлөж байна хэмээн шинжээчид таамаглаж эхэлсэн юм. Харин Tim Cook Bloomberg-т өгсөн ярилцлагынхаа үеэр автомат жолоодлогын систем бол хиймэл оюун ухаантай холбоотой бүх төслийн үндэс суурь хэмээн дурдав. Сонирхуулахад Apple 2017 оноос хойш Project Titan төсөл зориулж 20 гаруй хиймэл оюун ухаан болон машин сургалтын стартапуудыг худалдаж авсан бөгөөд Tesla-гийн авто удирдлагын технологиг тэргүүлж байсан S-Moore, BMW-гийн дэмжлэгтэй цахилгаан автомашин бүтээгч Canoo-гийн үүсгэн байгуулагч Krantz зэрэг салбарын хамгийн шилдэг мэргэжлүүдийг игнэндээ нэгтгэхэд байв. 2018 он. Elon Musk 2020 онд Tesla Model 3 загварын хамгийн хар бараан өдрүүдэд би Tim Cook-тэй холбогдож Apple Tesla-гийн нийт хувьцааны 11%-ийг худалдан авах боломжтой хэсэг талаар уулзалтад урьсан ч тэр миний саналаас татгалцсан хэмээн жиргэж байв. Түүний жиргээнд цаг хугацааны талаар тодорхой дурдаагүй ч Model 3 загварын талаар олон нийтэд мэдүүлсэн байсан гэхээр 2017 оноос 2019 оны хооронд байх магадaltaй. Хэрв Tim Cook тухайн үед Elon Musk-ийн саналыг зөвшөөрсөн бол цахилгаан автомашины өнөөгийн зах зээл дээр хэрхэн өөрчлөгдөх байсан бол. 2019 он. Домогт John Ive Apple дэх 27 жилийн аяллаа өндөрлөж Project Titan төсөл ахлах дизайнергүй болов. Дээрээс нь төслийн 200 ажилтнаа цомгтголоо. 2021 он. Төслийн удирдагчаар Apple Watch-ыг хариуцаж байсан Kevin Lynch томилогдсон бөгөөд тэд өөрсдийн төлөвлөгөөний хамгийн чухал бүрдэл болсон процессорын бүтэц загварыг гаргах ажлаа дуусгасан гэх мэдээлэл гарав.
Project Titan-ы хувьд өөрийн гэсэн хүчирхэг чип бүтээх нь хамгийн том ажил байж. Нэгэнт суурь платформ ажил жигдэрч байгаа учраас 2025 он гэхэд автомашина зах зээлд гарах боломжтой болсныг их сурвалжууд мэдээлж байна. 2022 он Apple-ийн зүгээс Apple Car худалдаанд гарах огноог 2026 онд руу хойшлууллаа. Төгсгөл. Project Titan-ы бүтлгүүтэл. 2024 он. Энэ оны 1-р сард Titan төсөл 2028 он хүртэл дахин хойшуулсны сацуу автомат жолоодлагын технологи нь бусад ижил төстэй автомашины системтэй адил байна хэмээн мэдэгдсэн нь он удаан жилийн турш тус төсөлд найдлага тавьж байсан хэрэглэгчдийг баггүй гонсойлгосон билээ. Тэрчлэн энэхүү мэдэгдлийн дараа Project Titan-ыг эхлүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн Apple-ийн техник хангамж хариуцсан захирал DJ Novotny тус компанид 24 жилийн карьераа дуусгаж Apple-ийн хөрөнгө оруулалттай цахилгаан автомашин үйлдвэрлэгч Rivian-д нэгдсэн юм. Харин 2 дугаар сарын 27-ны өдөр Bloomberg-ийн мэдээлснээр Apple албан ёсоор Project Titan төсөлдөө бууж өгчээ. Ирээдүй. Apple-ийн дараагийн авгаа бүтээгдэхүүн. Өнгөрсөн 10 хугацаанд Apple автомашины төсөлдөө хэрэг хөрөнгө оруулалт хийсэн талаарх нээлттэй мэдээлэл үгүй. Гэвч компанийн жилийн тайлангаас харахад тэд зөвхөн 2023 он гэхэд л судалгаа хөгжүүлэлтийн зардалд 30 гаруй тэрбум $, зарцуулсан нь 2019 оныхоос бараг 2 дахин их дүн юм. Сонирхолтой сүүлийн 5 жилийн хугацаанд тэд шинэ технологи хөгжүүлэх ажилд 113 тэрбум $, зарцуулжээ. 2023 оны байдлаар Apple дэлхийн ухаалаг гар утасны зах зээлийн 43%-ийг эзэлсэн бөгөөд iPhone дангаараа тус компанийн нийт орлогын 58%-ийг бүрдүүлж. Гэвч тэртээ 10 жилийн өмнө таамаглаж байсанчлан iPhone-ийн борлуулалтын өсөлт мэдэгцүүд удаашрж эхлэв. Titan төслийн багт ажиллаж байсан зарим гишүүд тэдний хөгжүүлж байсан хиймэл оюун ухаан нь ирээдүйн iPhone загваруудад ихээхэн үн цэнтэй технологи дэдийгүй. Хиймэл оюун ухаан автоматжуулалтын технологиудаа робот туслах, нэмэлт камертай AirPods зэрэг шинэ бүтээгдэхүүнүүдэд ашиглахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ. Энэхүү Apple-ийн 1.10-ны найдвар талаар өнгөрлөө. Түүнчлэн тэдний хамгийн сүүлд гаргасан шинэхэн бүтээгдэхүүн болох Vision Pro одоогоор iPhone-той дүүцгээс агаа бүтээгдэхүүн болж чадах хэсэг нь тодорхойгүй байсаар. Apple-ийн дараагийн бооцоо хаана байх бол тэд ямар төхөөрөмж бүтээж хүн төрөлхтний амьдралыг тэр чигт нь өөрчлөх вэ? Хамтдаа харцгаая. Unread Media, Tech Forum болон нийтлэлийг бичсэн бүртгэлжин, нийтлэлийг уншсан жавхлан төр.